Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нартай математикийн хичээл орно. Өнөөдрийн хичээлээр бид өмнө үтсэн хичээлээ баттган давтнаа. За хичээлийн хэрэгслээ гаргаарай. Сурах хүчиг, хичээлийн дэвтэр, үзэг. За бүгдээ өмнөх мэдлэгээс эргэн санацгаая. 86 гэсэн тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр задлая. За хэрхэн задал бичих вүлээ? За 8 гэсэн тоон ямар орны утгыг зааж байна? 6 гэсэн тоон ямар орны утгыг зааж байна вэ? За бодоорой. За шалгая. За 86 гэсэн тоон 80 дээр нэмэх нь 6 буюу 86 гэсэн тоон 8 10-т 6 нэгчтэй тэнцүү байх нэ. За одоо бүгдээрээ зулаа охины төрөвчин дэх мөнгийг хамтдаа тоолцгоё. Нийт хэдэн төгрөг байна вэ? За энэ хэдтийн дэвсгэрт вэ? Зүйтэй 100-ын дэвсгэрт байна. За 100, 200, 300 боллоо. За энэ хэдтийн дэвсгэрт байна? 10-ын дэвсгэрт байна тийм ээ. За 1 10-т, 2 10-т, 3 10-т боллоо. За энэ хэдтийн дэвсгэрт байна? 1 1-ийн дэвсгэрт байна тийм ээ. За 1 нэгж, 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж. Нийт хэдэн төгрөг байна вэ? За эхнээс нь бүгдээрээ тоолъё. 100-т, 200-т, 300-т. 1 10-т, 2 10-т, 3 10-т. 1 нэгж, 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж буюу 334 төгрөг байна. Та нарынхаа таарч байна уу хүүхдүүдээ? За сайн байна. Одоо бүгдээрээ 334 гэсэн тоогоо орон ангийн хүснэгтэн тэмдэглэе. 100-д, 200-д, 300-д. 1 10-т, 2 10-т, 3 10-т. 4 нэгж. За орон ангийн хүснэгтэнд ингэж тэмдэглэгдэх нэ. Дараах тоонуудыг стандарт хэлбэрээр бичээрэй. 700-д, 3 10-т, 9 нэгж. 300-д, 7 10-т, 8 нэгж. 400-д, 10 нэгж. 900, 6. За дэвтэрдээ стандарт хэлбэрээр буюу цифрээр бичээрэй. За эдгээр тоонууд маань дандаа 3 оронтой тоонууд байна тийм ээ. За шалгая бүгдээрээ. 739, 378, 410, 906 гэсэн тоо байжээ. Дээрх тоог өсөх дараалалаар эрэмблээрэй. Бага тооноос их тоо руу эрэмблэнэ гэсэн үг. Зуутын орны тоон утгыг сайн ажиглаарай. За шалгая. 378, 300-т, 410, 400-т, 739, 700-т, 906, 900-т. Хамгийн их тоог 100-аар, хамгийн бага тоог 10-аар томилоорой. Эдгээр дөрвөн тооны хамгийн их тоон хэд вэ? 906. 100-аар томилохын тулд аль орны тоон утгыг сонгох ёстой вүлээ? Зүйтэй 10-ын орны тоон утга маань тэг буюу 5-аас байгаа учраас 900-д ойрхон. Хамгийн бага тоон хэд вэ? 378. 10-аар томилохын тулд аль орны тоон утгыг харах ёстой вүлээ? Нэгжийн орны утгыг харах ёстой. Нэгжийн орны тоо 8 буюу 5-аас их байгаа учраас өмнөх 10-ийн орон дээр нэгийг нэмээд 380 болох нэ.
За одоо бүгдээрээ илэрхийллийн утгыг олцгоё. За бодлого уншия. 512-оос хасах нь 9 үржих нь хаалт нээгээд 100-аас хасах нь 91 хаалтаа хаагаад нэмэх нь 7-г үржих нь 8 гэсэн илэрхийлэл байна. За илэрхийлэл хэдэн үйлдэлтэй вэ хүүхдүүд ээ? За аль үйлдэлийг хамгийн түрүүнд эхлээд гүйцэтгэх ёстой билээ? Зүйтэй. Хаалтан доторх үйлдэлийг эхлээд гүйцэтгэнэ. За хаалтнаасаа 1 2 за 2-т нь хамгийн эхлээд байгаа үржих үйлдэл. За 3-т нь дараагийн үржих үйлдэл. 4-т нь хаслаа. 5-т нь нэмэх үйлдэлийг гүйцэтгэнэ. Энэ илэрхийлэл маань 5 үйлдэлтэй илэрхийлэл байна. За 1-р үйлдэлийг гүйцэтгэе. 100-аас хасах нь 91. За тэгээс 1-ийг хасч болохгүй учраас урдлын орноос зээлнэ. За 9 10 гэсэн утга ирж байгаа тийм ээ. 10-аас 1-ийг хаслаа 9. За 9 хасаад гарсан 9-ийг 9-оор үржүүлэх юм байна тийм ээ. 2 дахь үйлдэлний үржих 9-9-ийн 81. За 3-т нь 7-г 8-аар үржүүлэх ёстой. 7-8-ийн 56. За 4-т нь хасах үйлдэл. 512 гэсэн тооноос үржүүлээд гарсан 81-ийг хасах нэ. За 2-оос 1-ийг хаслаа 1. 1-ээс 8-ыг хасч болохгүй учраас уртлын орноосоо зээлээд 431. За үүн дээр хамгийн сүүлийн үйлдэл болох нэмхийг гүйцэтгэх ёстой. За 56-гаа нэмье. 487. За илэрхийллийн эцсийн хариу 487 гарч байна. Илэрхийллийн утгыг олохдоо хамгийн түрүүнд үйлдэлийн дарааллыг дугаарлана. Тэнцэх тоон утгыг бичээрэй. Бид өмнө уртыг хэмжих нэгжүүд, хугацааг хэмжих нэгжүүдийг үзсэн билээ. Мэдлэгээ баттгая. 1 дециметр хэдэн сантиметртэй тэнцүү билээ? За санаараа хүүхдүүдээ 10 см-тэй тэнцүү тийм ээ. За тэгвэл 24 цаг хэд хоногтой тэнцүү вэ? 1 хоногтой тэнцүү ахна. За 60 минут нь хэдэн цагтай тэнцүү вэ? 1 цагтай тэнцүү байна. 80 см нь хэдэн дециметртэй тэнцүү вэ? 8 дециметртэй тэнцүү байна. За одоо бүгдээрээ жижиг үйлдэл гүйцэтгэе. 18 см 8 дециметр хоёрын аль нь их вэ? 1 дециметр хэдэн сантиметртэй тэнцүү вэ? 10 сантиметртэй тэнцүү. Тэгвэл 8 дециметр маань хэдэн сантиметр болох вэ? 80 сантиметр болно тийм ээ. Тэгэхээр 18 см 80 см хоёрын аль нь их вэ? 80 см нь их байх нэ. За 5 цаг 5 минут хоёрын аль нь их вэ? 1 цагт хэдэн минут байдаг вүлээ? 60 минут байдаг. Тэгэхээр 5 цаг нь их байх нэ. 9 сар 1 жил хоёрын аль нь их вэ? 1 жилд хэдэн сар байдаг вүлээ? 12 сар байдаг тийм ээ. Тэгэхээр 1 жил нь их байх нэ. 4 см 39 мм хоёрын аль нь их вэ? 1 см хэдэн миллиметртэй тэнцүү вэ? Зүйтэй 10 мм-тэй тэнцүү тийм үү? Тэгэхээр 4 см маань 40 мм болно. Тэгвэл 40 мм 39 мм хоёрын 40 мм нь тэнцүү байх нэ. Дараах бодлогыг бодъё. Бодлогын хөвдрөө уншия. 2 тооны нийлбэр 900. 2 дугаар тоо 63 ба 9-ийн ноогдур бол 1-р тоог олоорой. За ямар нэгэн 2 тоог нэмэхэд 900 гарах юм байна тийм ээ.
За тэгтэл 2 дугаар тоо нь 63 ба 9-ийн ноогдвор. Ноогдвор гэхээр ямар үйлдэл гүйцэтгэдэг вүлээ? Зүйтэй. Хуваах үйлдэл гүйцэтгэх ёстой байх нь, тийм ээ? За бүгдээрээ багштайгаа хамтраад бодъё. За 2 тооны нийлбэр 900. Тэгтэл 2 дугаар тоо нь 63-ыг хуваах нь 9. Тэгээд 1-р тоог бид нар яах ёстой вэ? Олох ёстой байгаа. За олох ёстой 1-р тоогоо бүгдээрээ x гэж авч үзсэн. Тэгээд x дээр 2 дугаар тоогоо нэмэхэд яах ёстой вэ? 900 гарах ёстой. Энэ маань тэгштгэл хэлбэртэй болж байна, тийм ээ? X дээр нэмэх нь 63 хуваах нь 9. Тэнцүү 900. За хамгийн эхлээд мэдэгдэж байгаа үйлдэлийг гүйцэтгэх нэ. За 63-ыг 9-д хуваая. Хэд вүлээ хүүхдүүд ээ? Зүйтэй 7. За одоо дараагийн бичиглэл. X дээр нэмэх нь 7. Нөгөө 63-ыг хуваах нь 9 гэсэн үйлдэлийнхээ оронд гарсан 7-гоо бичиж чинь, тийм ээ? Тэнцүү 900. За үйлдэл мэдэгдэх тоо нь урд хамгийн ихэнд байгаа учраас үйлдэлийн тэмдэг өөрчлөгдөх үү? Зүйтэй, өөрчлөгдөнө. X тэнцүү 900-аас хасах нь 7. За дэвтэртээ бага нэвшлэгээр хасаад үзээрэй. За тэгээс 7-ыг хасч болохгүй учраас уртлын орноос зээлэн, тийм ээ? 893 гарч байна. Одоо шалгая бүгдээрээ. За 1-р тоо маань тэгэхээр хэд болсон бэлээ? 893. Түүн дээр нэмэх нь 63 ба 9-ийн ноогдвор байгаа, тийм ээ? 1-дүгээрт нь хуваах үйлдэлийг гүйцэтгэн, 2-дугаарт нь нэмнэ. Хуваагаад 63-ыг хуваах нь 9, тэнцүү 7. За 2-т нь нэмнэ. 893 дээр 7-г нэмлээ 900. За бид нар бүгдээрээ зөв батсан байна. Сурагчдаа бүгдэнд нь баяр хүргье. За 2 үйлдэл хийж олох үл мэдэгчтэй тоог давхар тэгштгэл гэж хэлнэ. Гэрийн даалгаварт үл мэдэгдэх тоог олоорой. За багш нь 2 үйлдэлтэй давхар тэгштгэл өгсөн байгаа. За жишээ бодлогыг өмнөх бодсон бодлогоноос сайн ажиглаж харж бодоорой. За 2 дугаарт нь илэрхийллийн утгыг олоорой. За мөн бидний өмнө бодсонтай ижил 5 үйлдэлтэй илэрхийлэл байгаа. Дэвтэртээ бичиж бодож гүйцэтгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон шавь нартаа баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.